санаа үзэгчдээ дотроосоо гэрэлцэн өөдрөг бодолтой бүсгүй тань зориулан хүргэдэг Гилийн хат нэвтрүүлгийн шин дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийн зочин хойморт өргөцсөн хүндэт зочноо та бүхэндээ танилцуулъя. За та бүгдийн мэддэг тулаанч Есү буюу Болормог тайсны орж байна. Болормог таныг тайсны орж байна. За. Сэмэна сайн бацгаано. Баярлалаа. Та бүхэн нэрэн төргий. Тулаанч Есү гэж танилцууллаа л да. Тэгэхээр тулаанаас гадна хуульч мэрэгжилтэй Болормог гэдэг бүсгүй өөрийгөө үзэгчдэд танилцуулахгүй юу? Тий. Рингний нэр тусдаа Есү гэдэг. Үндсэн нэр бол Болормог. Мэрэгжил бол хуульч. Гэхдээ Японд 5 жил спортоор хичээллээд одоо Монголд төрийн албанд энгийн даруухан ажиллаад амьдраад явчихна да. Тэгвэл одоо Болормог гэж ярих уу, Есү гэж ярих уу өнөөдрийн нэвтрүүлгийн тайзан дээр? Өнөөдөр бол Есүгээрээ л явчихна да. За. Тэгэхээр яагаад Есү гэж нэрлэдэг юм бэ? Рингний нэр заавал өөр байх хэрэгтэй гэдэг үү? Рингний нэр тусдаа байх хэрэгтэй. Нэгт хоёрт тэгээд Болормог гэхээр нөгөө нэг японочууд маань ил үсэг хэлж чадахгүй болохоор Болормог болчиход тэгээд амархан нэр сонгох шаардлагатай болоод тэгээд нууц завчин уншиж байгаад нэг нэрийг манай найз өгч ирсэн. Тэгээд Есү гэдэг чинь бас энэ нэр маань таалагддаг. Энэ нэр маань бас олон намайг таниулж өгсөн нэрнээ хайртай. Тулаанч гэхээр ер нь эмэгтэй хүний хувьд бол тулаанч авах нь маш хэцүү. Тэгэхээр яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? Тэгээд гэр бүлийнхэн чи яаж хүлээж авч ирсэн бэ? Тулаанч байх хэцүү. Тийм мэдээж гэр бүлийнхэн бас хэцүү хүлээж авдаг. Ер нь бол эмэгтэй хүнд ахцсан спорт учраас мэдээж хүн болгон анх бол жоохон эсэргүүцэлтэй л байсан. Гэхдээ яг өөрийнхөө хийж үзмээр байгаа зүйлийг хийхин төлөө сэтгэл шулуудан Японд яваад 5 жил хичээлчээд тэгтээ одоо харамсдаггүй. Гилийн хат нэвтрүүлэг яг салбартаа хатан байгаа эмэгтэйчүүдийг урьж оролцуулдаг. Тэгэхээр Монголын одоо анхдагч болж чадсан Болормог бас Гилийн хат нэвтрүүлэгтээ онцлон орж байна. Ер нь бол анхдагч байна гэдэг бол маш том хариуцлага гэж нэг талаас хардаг. Тэгэхээр мэдээж түрүүн асуусан одоо тулаанч байхад хэцүү юу гэдэг чинь. Ер нь хүний альва одоо мэрэгжил сонгох ирээдүйд одоо хийж байгаа бүхэн өнгөрсөнтэй холбоотой байдаг шүү дээ. Тийм шүү. Анхдагч байна гэдэг бол амар хэцүү. Дайлангуй бас цор ганц байна гэдэг бас хэцүү. Японд бол цор ганц байхад бол бүх Монголын эмэгтэйчүүдийг бол надаар төсөөлж харах гад байдаг, хардаг. Тийм болохоор мэдээж сул дорой байхыг хүсдэггүй. Монголынхаа эмэгтэйчүүдийн нэр хүндээ болж яахан дээш нүрэх гэж нэлээ үздэг байсан. Халуураал бэлтгэл дээр халуураал толгой хөдлөл тэгэхэд бол тэгэл монголчууд ийм юм уу гэсэн харцаар харангуут л бас ахаал шаргуудлсаал тэгэл явдаг лсэн л да. Тийм анхдагч байх хэцүү, цор ганц байх бас хэцүү. Багтаа ер нь одоо зодтолцдог те тулалцдаг тийм охин байв уу? Гинт ингээл байжсэн аа. Айгу ингээл төлөв дараа охин байжсэн аа. Өө за би яг тулаанч болно ингээл гинт шийдэн гэж байхгүй л та. Би ер нь нэгээс 7 дугаар анги хүртлээр би амар дарах хүүхдтэйсэн. Ерөөсөө манай ангид ямар сайн дээр намайг байсныг мэддэггүй ш сүлд. Чи яг хаан суудаг байсан гэж. Би тэр хамгийн ард суудаг байсан ш гэдэг. Ерөөсөө мэддэггүй байсан. Би гэр сургууль хоёрын хооронд л явдаг хүүхдтэйсэн. Өөр маршрут ч мэдгүй, хүүхдүүдтэй юм ярьдаггүй. Айгу бүрэг гिचимхий тийм дотгошоогоо хүүхдээсэн. Тэгэл хүүхд яг нэг өсвөр насны дээр задраал. Тэгэл спортоор хичээлэл өөртөө бас нэг тийм ихтгэл төрдөг юм шиг байна. Тэгээд 8 дахь ангиас спортоор хичээлж эхэлсэн. Чөлөөт бөхөр тий. Жудо самбар хичээлж эхэлсэн. Чир багшийн удирдлагын дор. Анхны тэмцээнд яг 7 хоногийн дараа очсон. Анх тэмцээнд ороод биш бэлтгэл хийж үзээд тэгэл тэрнийхэн дараа 7 хоногийн дараа усын аврагт орж үзээд. Чингис хаан, Хувлаа хаан. Их Монголын эцэг өвгөд минь. Надад хүч чадал хайрлаач. Тэнгэр, уул хайрхан минь. Надад ялах хийж үрч хайрлаач.
охтуудыг айлхаар олон охтуудыг зодчихсан байна. Эсвэл бандрыг илүү зодчихсан уу? Би ерөөсөө хүмүүс намайг боддог л та амьдрал дээр нэг танхаа хүн байдаг баг. Атман байсан болоо. Их олон хүмүүс зоддог байсан байх гэж боддог. Харин яг эсрэгээр би амьдрал дээр нэг ч хүнтэй зодтолж үзээгүй. Охтуудтай бүр даа ялангуяа хизээч гар зөрүүлж үзээгүй. Банд нартай нийлдэгчгүй байсан. Ер нь яг одоо байгаа энэ нэг Бисүү Болормоо гэдэг хүний дүр төрх бол бага наснд бол яг эсрэгээрээ байсан. Тэгээ яг хүмүүсийн төсөөллөөс бол шал өөр шүү. Би бол тийм муу хүн биш шүү. Тэгэхээр эрэгтэй хүн дээр ингэн дээр тулгарч ирсэн үү? Про рестлинг бол эрэгтэй эмэгтэй хоёр-хоёроо янз янз байдаг. Тулдаж үзсэн. Бэлтгэлж хийдэг байсан, тулдаж үзсэн. Миний яг файтингийн клуб бол ерөөсөө дан банд нар байдаг, 10 банд нар нэгэн охин нь бий байдаг байсан. Тэгэл тэд нартэй чи яг л эрэгтэй юм шиг л яг тэдний дооцоор бэлтгэл хийдэг, тэдний дооцоор байрлалд зодтолтож ингээл ноцолцдог байсан. Тэрний эсрэгээр надад амар тийм давуу тал болж өгдөг гэсэн. Тэгэхээр за нохоз одоо Японд ч нохоз одоо мэрчилсэн гэсэн юм яг. Тэгэхээр одоо рингэн дээр гараад зодтолтоор ч ингээд мэдээж гоо сайхан тэмхтэй хүний гоо сайханаас ахуулаад хөхнөц болол эхэлж байна. Тэгэхээр энэ үзэсгэлэн гоо дээр бас ингээд зарим хүнийх чинь бүр ингээд сэт тавцсан айгуух сорив байдаг шүү дээ. Тэгэхээр таних бол яг нүрээс хамгаалсан юм а да. Ер нь сайн тамирчин ер нь нүрэндээ хүрэгдгүй шүү дээ. Тийм гэхдээ бас нохоз удаан гэдэг үгэн дээр залруулга хийх хэрэгтэй байх л та. Би нохоз удаан гэдэг үгэнд турэхгүй. Энэ маань яг орчуулах юм бол мэрэгжлийн бүх гэж явдаг. Сэрж бүдэ авраг маань мэрэгжлийн бүхний анхны Монголын эрэгтэй тамирчин. Би бол Монголын анхны эмэгтэй про рестлингээр бол анхны эмэгтэй тамирчин гэж явдаг. Тийм 2007 оны яг 5 сарын 5-нд Монгол нохоз одоо гэж. Тэр нөгөө нэг Америкийн нөгөө нэг шоу үзэл SmackDown маун тэрийг үзэл хинэн яг тэгж орчуулж анх дэлгэрүүлснийг би бол мэдэхгүй байна. Тэр нь бол уулзмаар л шүү. Эмэгтэй хүний хувьд болохоор яг өөрийгөө одоо өөрийнх нь биеийг хамгаалахын тулд бас тулаанаар хичээлдэг гэж болно. Тэгэхээр тань дээр маш олон хүмүүс хичээллээ гэж шав орё гэж асуудаг байх. За тэгээ өсвөр насны охтууд манаас бүр энэ тал дээр сонирхолтой байдаг баха. Өөрийгөө хамгаалах гэсэн үгнээс бүр мэрэгжлийн тамирчин биш. Хүн болгон мэрэгжлийн тамирчин байх албагүй. Зүгээр л одоо харахгүй булан тойроод нэг цүнхийг булаах гад нэг хүн ирэхэд тэр цүнхээ яаж битэх аваад зүхтах уу? Хойноос ч бариад авахд тэр барьцыг яаж салах уу? Гарнаас ч бариад тавиулахгүй ингээд явуулахгүй гэдээ хахад тэр гарны барьцыг яаж хөнгөн тавиулах уу ч гэдэг юм. Маш энгийн тэгтээ өөрт хэрэгтэй. Тэгээ бас дээр нь одоо бүсгүүчүүдийн хамгийн том проблем таргалалт байна. Надад ч бас тулгараал байна. Тэрнтэй хослуулж би одоо 11 сараас эхлээд тийм нэг клуб хичээлүүлэх гэж эхлэх гэж байна. Тэр маань бас их сонирхолтой. Одоо дөнгөж төрсөн ч юм уу нэг 5 6 настай хүүхэдтэй тэр хүүхдээ хаана яах вэ, ийх үү гэх нэг ээжүүд бас байдэн шүү дээ проблемтой. Тэр ээжүүд бас хүүхдүүдэд дагуулж ирээ. Хүүхдүүд нь нэг хажууд нэг заалтанд жудоогоор хичээллээд, самб жудоогоор хичээллээд. Тэгээ над дээр ээжүүд нь эхчүүд нь ч юм уу те боксоор хичээлээд дөнгөж зүгээр анхан шатны би хамгаалах урлагт суралцж болно шүү. Ер нь бол спортын хүмүүс гэр бүлийнхэндээ нэг ховор гэдэг чинь шүү. Тэгэхээр эн чинь биений одоо цаанаасаа өгөгдөлтэй байна гэдэг бол том давуу тал болоо гэж бодож байна л та. Удам юм болов? Удам бол байхгүй. Тийм би бол одоо багасаа л нэг жоох бэртэй өгдөөсөн. Бэртэй бас дээрэс нь дуулах авьяастай. Ер нь бол бас эсүүд их олон онцлог зүйл байна л да тий. Тулаанчаас гадна бас өөрөө гэсэн өөрийн одоо тайзны дуутай болсон гэдэг жисэн. Тийм тэр маань их сонирхолтой. Өөрийн гэсэн яг надад зориулсан дуу тий. Аятай өвгтэй. Тэрийгээ би өөрөө дуулсан байдаг. Тэгээ бүр CD гаргацсан байдаг. Тэр бас их сонирхолтой. Дэлгэрүүлж ирвэл ховор боломжтой надад олцсон л доо. Японд нэг хүн би чам зориул дуу зохиож өгье, спонсорлж өгье, CD-г чин гаргая чи өөрөө дуул. Би дуулж чадахгүй дээ гэдэгсгүй чадна. Тэгэл Япон хэл бараг мэддэггүй байхдаа тэр нэг Хано Мацуу гэдэг хааны үрсад гэсэн нэртэй. Тийм говь нутгаас ирсэн Монгол охин би одоо рингэн дээр гараад хинт ч ялагдахгүй. Би бол ерөөсөө Монголоос ирсэн ганц охин гэдэг ерөөхдөө утгатай. Нэг тийм талын охин ингээл Японд ирээд бужигнуулж ийна л гэсэн тийм
утгатай хөхтэй надаа өгөн ч таалагддаг. Тэр гоё дуултай. Ер нь тайзан дээр бол яг өөр байдаг. Өөр л одоо рингэн дээр бол яг өөр байдаг л гэсэн үг юм байл та. Тухайн түрүүн нөгөө нэг яахсаас биш баг байхдаа ямар мэрэгжилтэй болно гэж боддог гэсэн чи сайн санахгүй байна гэдэгдэг ш. Гэсэн хүн ер нь альва зүйлийг боддоор харахаар тэр нь одоо яг нөгөө нэг дараа хийх зүйл нь байдаг гэж ярьдаг ш. Тэгэхээр рингэн дээр байна гэдгээ ер нь урд нь харж байгаагүй. Өстө төсөөлж байгаагүй. Аа. Урд нь би манай аав цэргэн. Би цэргэн хүн болно гэж боддог байсан. Тийм ерөнхийдөө цэргийн л хүн болно да гэж дотроо боддог байсан. Тэрнээс ч нэг өөр юм бол боддог л байсан л та. Тэгэхээр эмэгтэй хүнийг бол ийм хүнд спортоор хичээлэн хэр хүмүүс дотроо за эмчтэй айгуу тийм хүчтэй тий одоо эмэгтэйлэг биш гэж иршүүд гэж боддог. Яг амьдрал дээр бол маш эмэгтэйлэг юм байна. Тэгээд тэгэхээр энэ спортоор хичээлсний давуу талыг нэрвэл мэдээж давуу тал байна. Спорт хүнд амар хатуужил, зөв бодол, зөв санаа. Тэгээд бас зөв бие эрүүл мэнд, зөв галбар бие өгч байна. Тийм одоо энэ нөр хичээлснээр бол охид бүсгүүчүүд ядчил дор хайж тийм ээ. Яг миний түрүү хэлсэн өөрийгөө жоохон ч гэсэн хамгаалаад бүр зодоон цохоо хийгээ бүжгнүүлээд тахаа бай гэхэд зүгээр өөрийгөө хамгаалах чадвартай байна гэдэг бол энэ бол их давуу тал л та. Таны яг одоо метр өндөр за нууц биш бол бас жингээс оолж энэ багтаа нэлээд хүчтэй байлаа гэхлээр тэгэхээр багтаа хэрэг биерхүү хөлөө. Би багийнхаас ерөөсөө нэг хөрчлөгдөггүй. Өндөр бол ер нь би бол нэг 10 дугаар ангитаа л ийм өндөртэй өгсөн. Жин ч гэсэн яг л ийм л байсан. Тийм 73 таа. Эмэгтэйчүүдүүд бол Захур өмсдөг өндөр байж гэж. хараад нэлээд өндөртэй. Тийм өндөр. Манай гэрийнх ерөнхийдөө өндөр хүмүүс ээ. Тэ айл хамт юм бэ? Гой болтой. Би харьяаталтай. Гэхдээ би хотынх. Яг өөрөө Монголын тулаан чимэгтэйчүүдийн холбоо гэж байгуулна гэж хэлжсэн. Тийм Монголын тулаан чимэгтэйчүүдийн холбоо маань лантуу дөхөн төрийн бүс байгууллагатай хамтарч эмэгтэйчүүдэд анх шатны бие хамгаалах урлагийн хэд хэдэн шатаа сургалтууд явуулсан. Тэнд маань маш олон охтууд бол хамрагдсан жоохон хүмүүс өр бүтээлтэй сургалт авсан. Тэрнийхээ дагуу хүмүүсээс маш олон хүсэлт ирсэн л дээ. Энэ ганц нэг удаагийн сургалт биш биднэрт ийм цогц сургалж явуулаач. Бид нар ийм сурахыг хүсэж байна. Бид нар одоо нийгмийн нөхцөл бас нэг ч тийм сайн биш байгаа болохоор бие хамгаалах урлагт бол хичээллэх одоо бас жаалшгүй хэрэгтэй байна. Гэхдээ бүр мундаг тамирчин биш. Мэдээж нэг өөрийгөө хамгаалах хэмжээний байх хэрэгтэй гэдэг бол охид бүсгүүчүүд маань их ойлгож байна. Охид бүсгүүчүүд гэлтгүй бас зарим нэг банд нэр залуучууд бол хичээллэхийг бас хүссэн. Гэхдээ яг эхний удаад бид зөвхөн охтуудыгаа энд бол хамруулсан. Мэдээж дараагийн удаад бол залуучууд маань ирээд энэ миний зохион байгуулах энэ сургалтанд хамрагдаж болно шүү гэж хэлээ. Бие хамгаалах анхан шатны зүгээр амархан арга зааж өгөөч. Одоо за ингээд энэ миний гарнаас чиний гарнаас ингээд бугуунаас ингээд барь та. За. Ингээд за ингээ бугуунаас чи барьчаад явуулахгүй шүү дээ тий. Явуулахгүй байхад ерөөсөө хамгийн амар харга ингээд эргүүлэл авчиж. Хоёулаа зэгнээд байлтаад. За одоо эргүүл. За зүгээр гараа дотортлоо нь эргүүлэл авчих. Барихгүйгээр. Үгүй ингэж авах юм шүү. Тий ерөөсөө хоёр тийш нь альч тийш нь ингэж авах юм шүү. Альч тийш нь эргүүлэл авчиж байгаа байхгүй. Эргүүлэн хэр ингэж. Тий эсвэл бол эрхээ урууг нь ингээд өчих ч юм уу ерөөсөө нэг тийм техник шаардахгүй зүгээр л энгийн хөдөлгөөн. Тий. Хүч шаарддаггүй. Эрхтэн хүн байсан ч тэгж мултарч болно. Тий манай их охтуудын одоо маш ялтам туйхан охтууд бол маш их байгаа. Тийм болохоор энд бол нэг тийм хүч шаардаад байх юм бол ерөөс хөнгөн ингээл гар хөлөө эргүүлээл цүнхээ авлаа цүнхий чинь ингээд энэс нь булаагаад авсан байлаа гэхэд одоо эрх урмыг ингээл ингээд ямар ч хүм ингээд тавих жишээтэй ч юм уу. Ерөөсөө энгийн маш энгийн арга. Тэгээд мэдээж хүмүүс хүсэх юм бол боксоор хичээлээд бокс гэдэг маань ерөөсөө энэ гарны энэ булчин бол их гоё чангалж өгдөг. Барьж үз. Хөөх. Эмэгтэйчүүд нөгөө нэг юу яагаад гэдэг чинь энэ нөгөө нэг энэ мах ингээд цуцганаад байна гэж хэлдэг шүү дээ. Тэгээд боксоор хичээлснээр та бүхэн бол их гоё хатуу чанга болгочлох юм байна тий. Ер нь аль хэр хугацаанд хичээлж энэ мах чангард юм бол хүн өөрөө бас яг яаж хичээх үү гэдгээс шалтгаална. Тууштай байж ижил энэ маань эмэгтэйчүүд бүрийн зорилготой хэтэрхий ийм бак булчин материал эмэгтэйчүүдэд бол хэрэг байхгүй. Тийм зүгээр энэ мах маань хамгийн түрүүнд одоо нөгөө нэг
сулрах магадaltaй байдаг учраас энэ маань их боксер их хурдан чангардаг байгаа. Хайр жингээ барьдаг уу? Мэдээж жингээ барьдаг л да. Гэхдээ яг спортын хүмүүс маань яг спорт болохоор мэдээж зүрх амар хурдан ачаалдаг. Одоо спорт зүрх гэж ярьдаг. Спорт зүрх маань болоод ирэхээр өөх амар хурдан ялгаруулдаг болдог. Тийм болохоор спортынхан зудаг тайснараа айгүй хурдан таргалдаг байна. Тэгэхээр та ер нь бараг зоддог тайлах шахаж байна уу? Ерөнхийдөө ойр ер нь тэмцээн оролтоо. Одоогоор ерөнхийдөө миний бол тэмцээн оролтоо гэхээсээ илүү хүмүүс юм зааж өгөхөөсөн гэсэн нэг тиймэрдүү эрмэлзэл их гардаг болчиход байна. Одоо бол одоо зодод тайлах болж байгаа юм шиг шүү дээ. Ер нь одоо нэг спорт бие гэдгсэн шүү дээ. Тэгэхээр одоо ямар хоол хүнс хэрэгэлдэг юм бол эмэгтэйчүүдээс ийм хоол хүнс идвэл бас жингээ барих юм байна гэж үздэг. Одоо ерөнхийдөө гэхдээ нэг үе ботход Монголын охтууд ихэнх нь фитнес явж байна. Фэйсбүүкээр фэйсбүүкээр маш их байна. Зөв хооллолт, фитнес хооллолт одоо. Тэгээд энэ дасгал, энэ тэрний дасгал уг нь бол тэрийг хараад ямар ч хүн уг нь гэртээ ч гэсэн хийх боломж бол байна. Тийм одоо дахианы цээж мах брокколи энэ төр бол мэдхгүй хүн бараг л байхгүй гурвалжин будаа тий. Дүүрэн барьдгүй тий. Дайет барьдгүй. Өглөө ер нь яаж эхэлдэг вэ? Шууд дасгал хийгээл эхэлдэг үү? Эсвэл бол өглөөг яг хүний бие ерөөс ингээд бүх бие айгүй уг нь гоё сул байдаг. Босоод алхаад ирэхээр булчингууд чангараал алхаал орой айгүй тийм булчирсан зангирсан булчинтай болчдөг гэж байгаа байхгүй. Тэрнээс өглөө уг нь босонгуудаа болдог бол та бүхэн йога мат ингээд шууд эсвэл бараг нойрмог шахуу зүгээр л хөнгөн дасгал сунгалтын дасгал хийгээл босох хэрэгтэй. Тэгэхээр би яг зочноо ингээд нэг судалж байхад таны зургийг харахад ерөнхийдөө нэг Google дээр бол тулааж өсөө болормаа гэж бичсэн. Надад тайрн халим хөстэй зурмууд гарч ирд юм билээ. Тэгээд нөгөө нэг мэрэгчлийн хувцастайгаа болоод ирэхээр нэлийн тийм ширүүн харцсан. Тэгээд би бодсон байхгүй. За одоо тий гид ажуулаад цохилмаа. Сандраа нэг тиймэрхүү нэг за нэлээд ширүүн даруун хүн байх юм болов гэсэн чинь гоо эсрэгээрээ танилцаад ирсэн чинь нэлээд шокч зантай. Тэгээ түрүү өөрөө тэгж хэлсэн шүү. За тэгээд 3 талаас ч асуулт асуусан шүү гэсэн. За тэгээд би тэгээд сандрахаараа цогтсон шүү тэгээ. Энэ мэдчлээ мэрэгчлийн өвчг хөдлөх юм тий. Энэ мэдчлээ айгуу хашин зангууд гарч ирсэн. Тэгэхээр таны эргэн тойрны найзууд яг ямар одоо хүүхнүүд чинь за зарим нь нэлээ аль хүүхэн байна, ишүүд хүүхнүүд байна. За нэлээд 10 хүн гэл өөр байдаг шүү дээ. Одоо ерөөсө бүх дагваргын найзууд байгаа. Бүх байгаа. Загвар өмсөгчж байна. Урлаг судлалч байна. Жудоо барилддаг хүн байна. Тийм цэргийн найзууд байна. Ерөөсө тал бүрийн ерөөсө эмгтээлэгч байна, эрэгтэйлэгч байна, бүдүүнч байна, туранхайч байна, өндөрч байна, амч байна ерөөсө. Тийм. Тэгэхээр тэр дунд ерөөсө ингээл дотор нь ороод уусчтэй шүү. Би айлч төрлөөр нэгэ зүгээр гулгаал орчдөг. Тэрнээс шиг би тулаанч гэл муухай араа суугаад байхгүй. Ер нь найзуудад яг одоо эсрэг гэдэг хүн найзууд дотроо нэг юм юу дүр бүтээсэн байгаа шүү дээ. Найзууд дотроо бол тулаанч биш. Тэнгүүд одоо эсрэг болормоор залхахтай найзууд нь хамгийн түрүүнд зөвлөгөө авах гэж ч юм уу, дэлгүүрэх гэж ч юм уу, найзууд болох нэг өөр үүрэгтэй байдаг шүү дээ. Ихэнх нь ер нь ямар одоо учир холбогдлоор уулздаг байна. Эсвэл баяр гонгаа тайлах, хамтдаа ингээд одоо цагийг өнгөрөөх гэдэг ч юм уу. За видео гэдэг. Тийм. Гэхдээ намайг бол ерөөсө бүхэл цаг үед дууддаг. Бүх төрлийн үйлчлэг гэдэг. Төрлийн шүн залгаад машин бариад өгөөч. Эсвэл бол хүүхэд аваад өгөөч, хүүхэд хараад өгөөч. Тий заримдаа эсвэл ерөөсөө янз бүрээр л намайг. Гэтэ би найз болохондоо мэдээж хайрладаг, хүндэлдэг, найзуудаа их хүндэлдэг. Найзуудтай их хайртай байдаг. Нэг хүнийг ч гэсэн би ерөөсөө ингэж төлөхгүйгээр улам найзуудаа дундуур ингэж миний төрсгүүдэр ерөөсөө нэг хүмүүс ч ингээд пракцаар хийдэж штэ.
Би л ерөөсө бүгдийг нь оруулж ирэл нэг газар оруулаад тэгэл хоорондоо манайхан бүгд уучраа болол хөөрхөн тэгэл байцгаачдаг. Төрс өдрөө тэгж хийхэд ер нь хідэн найз ирсэн бэ? Тэгэл ерөнхийдөө ханаал ер нь 20 30 л өгөрдөө шүү дээ. Хамгийн одоо дургу гэдэг ч юм уу хүмүүс байнга одоо асуудаг хэлдэг тийм одоо зүйл юу гэдэг вэ? Хүмүүсний сайн дандаа ийм юм асуудаг гэдэг ч юм уу тийм ойлголттой байдаг гэж саяных шиг тухайлбал. Тэгэл яг эрчүүд ер нь өөрсдөө чи айдгүй л гэдэг л дээ ер нь. Тэр асуултанд залхацсан. Тийм тэгэл. Гайгүй л хэд шүү дээ. Гол яриад байдаг шүү дээ. Цаагаараа яг яадаг нь мэдэхгүй л дээ. Ерөнхийдөө наан бол хайснаа харуулдаг шүү дээ шүү дээ. Ер нь хэр ганган бэ? Ер нь плаад өндөр өсөдөө гутал. Тэгэл за нүр амаа бодох ус гэдэг юм. Баасан дөрөх нь амьдралын хэм маягүй аль эсвэл алтан шахалт юм л та. Нэг ерөнхийдөө уг нь бол нэг жилдээ нэг л удаа буддаг гэсэн чинь заримдаа одоо хэдэд будах тохиолдол гарна л та. Гэхдээ яг будахгүй гэл нэг би бол буддаггүй хүн, би бол стресс хүсдэггүй хүн гэл ингээд байхгүй. Мэдээж тэгэл тэр үеийн нөхцөл байдал тохируулаад янз бүрийн болтгол л та. Тэрнээс шимнэх байн бол нүрээ будаад гоо сайханд ороод тэгэл явдаг хүн бол биш л дээ. Төрийн албан хаач штэ. Тийм тэр. Одоо ингээд албаны даалгавраар үсгий тогтол өмсөд нэг сайхан нүр мөрөө будаад нэг барин хувьд наашин өмсөд нэг үйл ажиллагаанд яваад иргээ даалгавар өгвөл хийн л байх. Гота хийглэхт. Гэхдээ тэр чинь одоо ингээд өдөр тутамдаа хийдэг болохоор бас эвгүй л байх л та. Гэхдээ нэгэнт одоо хэрвээ яг цаанаас ажил бол ажил л гэж хүлээж авах л. Шинэ жилээр заримдаа будчаал өсгөдөө готлно ингээл дээрээс өмсчээл явгот манай шинэ залгаж зарим таньдгүй шүү дээ. Юу шинэ хөөхөн бэ? Тийм юм хөөхөн бэ. Тэгэл за биелээ шүү дээ. Биелээ. Ноцараа бас ингээд имиж авчихгүй. Их олон хүн танихгүй өнгөрчсэн тохиолдол. тийм үү? Ер нь үсгэж байгаа Бүр залуучууд гэлтгүй хамт найзууд хүртэл сайн байна уу гэл ингээл зүрэл яагаад байгаа юм бол тоо гэл тэгэхээр Гэтэ бодсон цараа бодоогүй цараа мэдээж ёо арай жоохон чөвчүүд өөр болохоос биш яг ингээ харахад бол ялгаа байхгүй шүү дээ. Том давхраадаа л юм байна. Арай бүхэл намтлаа нэг ялгаа бол харагдаагүй бодсон бодоогүй шүү дээ. яг заримдаа л хүмүүс андуурал идэв. Ер нь одоо нөгөө нэг хүнд яг өөртөө тохирсон хувцас бодолт гээл эмэгтэйчүүд чинь нэг өөр өөрийн бас нэг хэм маягтай байдаг штэ. Ажлын хувцас бол угаасаа ойлгомжтой байх. За шахалтаар бол ийм хувцас өмсдөг. Амьдрал дээр эсвэл яг өөрөөрөө байхдаа ер нь ямар хувцсыг хэрхэмлэж үс гизгэн ч гэсэн ямар байвал илүү таатай байдаг вэ? Бас би зүгээр энгийн л хувцас өмсдөг нэ сүртэй тэгэл гойлж хангалаад ч байдгүй тэгэл ерөөсөө энгийн л гэдэг. Алхэр их юм нэлон гэдэг ч юм уу бас ирэх ч юм уу дотроо нэмэлттэй хүн болох нэг өөр өөрийн зөвлөн нэг тийм аашнууд байдаг штэ. Яг энэ дотор нь бас улармаагийн дотор, эсүүгийн дотор яг ямар зөвлөн нэмэлттэй байгаа, ямар нэмэлттэй байгаа. Янзын ирэх хэвтэн байна. Мор шиг үү? Шөнөц ирэх хэвтэн байна. Ер нь моорн дуртай юу? Моорнд нь дуртай биш айдаг. Айдаг. Нохон дуртай. Ааха. Жижиг варианттай байгаа юу? Тий, нохоод ичдэг. Аа. Жижиг үү том уу? Жижиг нөгөө нэг чивава шүү дээ. Оо, жижиг бүр жижиг месэд жижиг. Ямар ч авцалтайг нохоод ичээ гэж болооч гэдэг байгаа байхгүй. Өөртөө адилхан нохол гэж игээд шүү дээ. Тэгэхээр ийм бүх жижигхэн тэгээд маш тийм их хэнтер тийм жижигхэн ирэх юмхтэй байгаа даа нэ. Тэгээ нохоогоор өөрийгөө илэрхийлж байна. За тэгэхээр гоо сайхны талаар бол дахид нэг юм асуулт. Гоо сайхны мэс цаслыг юу гэж боддог вэ? За хэрвээ таныг магадгүй те гоо сайхны мэс цаслд ороод ямар нэг юм гоё янзлуулъя гэвэл юу? Уг нь бол янзлах юм байгаа байхгүй. Хөөрхөн амартай, хөөрхөн нүдтэй. Надаас тий янзлуулах юм юу ч байхгүй. Харин тий. Яг энэ хариултыг Тий, тэрнээс яг гоо сайхны мэс цаслыг бол дэмждэг гэх нааш, дэмждэггүй гэх нааш. Үнэхээр бас тэр хүн тэрийг хийлгчээд өөртөө ихтгэлтэй явж чадчихвэл тэр өвдөлтөө өөрөө даана гэсэн сэтгэл зүй байх юм бол ямар би өвдөгч байгаа ш тийм болж л юм л да. Өвдөлтөө сайдгүй. Тарай маранаас амар хат ш. Тийм үү. Тариалах гэж муу юм болт ш. Тийм гэхдээ яг ринкэн дээр ингээл зодтолтол мэдээж ингээл амар ингээл цохилт мохил зөндөө авна штэ.
Нэрэнгэн дээр ерөөс юу ч өвддөг байхгүй. Юу ч өвддөг. Тэгэл яг бууж ирээл тэмцээн дуусаад нэг жоох ингээ суугаад ёо энд яац юм болоо гэх. Тинт өвдөөл эхэлдэг байхгүй. Ёо энд хавцсан байж таа, энд хөхөрсөн байна гэл. Тэнд хамгийн том бэртэл яг рингэн дээр гараад. Ер нь гайгүй дээ. Сайн тамирчин штэ гэж. Одоо ингээд эрхлүүлсэн байна гэдээ баашилж яхад одоо эрхлүүлдэг гэдэг ч юм уу илүү их ойлгодог одоо хүн хинбэ. Нэг эрхлүүлдэг миний найз чинь гэдэг ч юм уу те нэг тийм найзуутай амар эрхэлтэй ерөөсөө тэгэл тий. Яаж эрхлүүлэх вэ? Энд тэгсэн чинь тэгсэн байна. Хомс үрцэн байна аваад гэдэг. Тийм. Яаж авдаг? Гайгүй. Найзуудтай эрхлэх юм. Тэгэхээр найзуудтай нэг олон дүр биш ерөөсөө л ирэх юм байна шүү дээ. Яг тэр дүр төрөхөөр. Ирээдүйн нөхөр бол одоо үзээ сууж байгаа бол. Мэдээ ирэх бүсгүй шүү. Их л гоё хүнтэй сууна гэж бодож байгаа хта амьдрал хатуу шүү гэдэг шиг. Гой туранхай гой өндөр гоё л хүнтэй сууна гэж бодож байгаа хта гэд амьдрал хатуу шүү гэ. Хоолндоо ихэр сайн бай ер нь. Монгол хоол сайн нэ. Монгол хоол бүгдийн сайн хөө. Яг уу ер нь бол өөрийнхөө хэмжээнд л хийчих. Хүний нутагт гэдэг бол яг монгол ахын дүүстэйгээ их ойр татанд бие бинийгээ дэмжиж одоо хамт нөхөрлөл бас үүсгэжсэн баха. Тэгээд бас яг нөгөө сумаа барилддаг бүхчүүд манаас одоо нөгөө нүмергийг нь бас анх одоо хийлгэжсэн гэх мэт. Манай Харамаа Фүжи авраг бол бас гоё болтой харьяад намайг маш их дэмжиж тусалдаг байсан. Тэгэл анхны миний рингний нөмрөг бас хувцс энтрийг бүгдийг хийлгэж өгч байсан. Тэгэл ерөөсө чадах хатгаараа л манай сумаачд маань их тусалдаг байсан. Тэгэл миний хамгийн анхны тэмцээнийг бүгдөө ирж үзсэн. Хөөх ямар гоё. Хөөх өстой хэцүү байна болраа минь байлбайлаа. Тиймэрхэг шантарч юм. Ерөөсө манай миний тэмцээнийг үзсэн бүх хүмүүс ерөөсө гарч ирээд нэг л үг хэлдэг. Байлаа. Өстой хэцүү байна. Сүүлд нэг ч өстой эрүүл үзмээргүй юм байна. Зүрхтэй хэлсээд байх юм нэстэ хэцүү байна энэ чи. Тэгээ сүүл дахиад үтсэн чинь ээж байгаа халаалтаар одоо яштай гоё юм. Бараг мэдсэн манай тэнд байдаг манай монголчууд бол ерөөсөө бүгд намайг дэмждэг. Чадах хатгаараа үздэг. Ерөөсөө байж болох бүхэл арга хэмжээгээр дэмждэг, тусалдаг байсан. Монгол олны газар маань намайг өлсөхгүй гэх чинь одоо дандаа хоол ундаар өгдөг. Бас шүрэ авраг хүртэл за энэ хүүхдэд хоол өгнө шүү. Би ирж байгаа тооцоог нь хийж гэнэ. Гэх мэтчлэрээс сумуучд маань намайг ерөөсөө хөлийн минь газар хөргөлгөөл авч явдаг. Тэгэхээр бас л арлын Япон улсуудаас сумуучд бас таныг бас эрхлүүлсэн байна. Эрхлүүлсэн тий. Одоо яаж юм? Одоо энд дэмжиж байгаа хүмүүс. Одоо энд бол нэг тэмцэгчтэй дэмжиж байгаа юм байна байхгүй тий. Одоо тэгээд сургалт хийхээр бас өөрөө яг яаж байна вэ? Өөрөө л гартчил бүгдийг хийж. Ааха, их нутагтай байгаа юм чинь. Гэлиат нэвтрүүлэгтэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай зочин хаамир дурагцсан хүндэт зочин, за тулаанч 9 буюу болормад цэцэгт мэдлэгээний зүгээс улаан сарны баглаад бэлгэлсэн байна. За баярлалаа. Хамгийн сүүлд хизээ цэцэг авсан бай. Хамгийн сүүл төрсөдрөөр цэцэг авсан байна. Ямар цэцэг дуртай вэ? Сарнаа дуртай. За ашгүй дээ таасан байна. Бид таны хаз жаргалын эрч. Өнөөдрийн урилгыг мань хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Мэдээж төрийн албан агч гэдэг бол маш их завгүй байдгаа. Тэгээд амарж байгаа энэ үед нас таарж манай нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа. Тэгээд спортын салбартаа мэдээж хатна. За ажил амьдралынхаа салбарт бас хатна байгаарай. Тэгээд бид гурав тун удахгүй бас хормон дээр нь очих байхаа хүндэт зочдоор өргөх байх гэж бодож байна. Баярлалаа. Батаршгэ. Гэлиат нэвтрүүлэгтэй хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаараар за тулаанч 9 буюу болормаа та бүхэнтэй уулзлаа.